this together. Юу яцгаана? Тэгээд та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бичлэг үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэ 7 хоногт маш сонирхолтой 2 киноны трейлер гарсан байгаа. За нэг нь болохоор DC-гийн Birds of Prey, нөгөөх нь болохоор Marvel Cinematic Universe. Гэхдээ яг ерөнхийдөө бол Marvel Cinematic Universe гэхгүйгээр шууд Marvel Studio-гийн The New Mutants гэдэг нэртэй киноны трейлер цацагдсан байна. Тэгээд finally 2017 онд миний санаж байгаагаар 2017 оны 9 вэ 8 сар teaser трейлерээ цацаж байсан. Тэгээд 20 дугаар зуун Fox-ыг Disney худалдаад авсан шүү дээ. Тэгээд Disney худалдаж авснаас хойш ерөнхийдөө New Mutant-ыг ерөнхийдөө баг canceled нь бас өөр дээрээс нь зураг авалтыг хойшлуулна, reshot хийн гэдгсэн. Тэгээд finally яг reshot одоо дахиж зураг авалт хийгдсэн юм шиг байлаа. Тэгээд тэгсэн ч гэсэн киноны маань трейлер гарсан байна. Тэгээд бүгдээрээ сонирхож үзцгээе. Yeah. What's the last thing you remember, Daddy? Oh shit. He said we had to run. The reason you survived is because you're a very uncommon girl. Okay. You're not alone. Not anymore. Do you know what mutants are? Would anyone like to share their first time? Rain? I was 13. I thought it was a dream. I just lost control. Sam? I started panicking. People got hurt. Roberto? My girlfriend had black hair. Diana? I killed 18 men, one by one. This isn't a hospital, it's a cage. Okay. It's important we find out your power so we can help you get better. I saw something. I don't think she wanted me to see. Yeah, sure. I think we're here to get better. Yo. This is your greatest fear. It makes her live through it until it kills you. He's there. We can get out of this together. Алчин төхөө 4 сарын 3-нд. Яа. Guys, одоо энэ ер нь ирэх 3 4 5 6 дугаар сар бол ерөнхийдөө бол нэлээд айхтар юмнууд болох чинь. Супер Баатрууд ерөнхийдөө бол Revolution гэх юм одоо 2 дугаар сараас эхлээд Birds of Prey, тэгээ 3 сард ерөнхийдөө нэг юм байхгүй. Гэхдээ Mulan байгаа. Тэгээ 4 сард New Mutants, 5 сард Black Widow, 6 сард Wonder Woman. Oh my god. Сая дууны хэсэг нь амар зэрлэг энэ тэр дуун We Don't Need Education гэд. Гэтэ би энэ трейлерыг дахиад бараг 2 3 үзэх хэрэгтэй байх. За тэгээ би трейлер үзчихээ та бүхэнтэйгээ эргээд холбогдъё. За тэгээ дөнгөж сая трейлерыг бараг 5 6 удаа үзлээ тэгээд. Үнэхээр амар юм болох гээд байна. Яа энэ Marvel DC хоёр бол зүгээр хоорондоо энэ жил бүр өрсөлдөж идэг наац. Одоо X-Men ялангуяа Marvel Cinematic Universe. За MCU гэхээс илүүтэйгээр Marvel-ийн бараг анхны хийж байгаа аимшигын төрлийн кино баг. Миний бодлоор аимшигын тэгсэн мэтлээ суперхеро одоо. За тэгэхээр анх 2017 онд teaser трейлерээ цацаад одоо цацснаас хойш ер нь 20 дугаар зуун Fox сая энэ өнгөрсөн 2019 онд Disney-д зарагдсан шүү дээ. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө одоо энэ үйл явдал яг энэ New Mutants-ыг яах вэ? Цаашаа өргөжлөх үү яах вэ? Нэг эсвэл нэг хэсэг бас болно гэдээсэн. Тэгээд
ерөнхийдөө харин эцэст нь reshot буюу дахин зураг авалт хийгдээд тэгээд өмнөх зураг авалтуудаа ингээ харилцаад ерөнхийдөө энэ кино маань бол бас бүрэн хэмжээгээр гарахаар болсон байна. Тэгээд маш их баяртай. Тэгээд энэ оны 4 сарын 1-нд гарна. Окей, ерөнхийдөө бол киноны талаар бол энэ өнд ерөнхийдөө анх 2017 онд тизерийг үзчихээд маш хүлээлттэй байсан. Тэгээд эцэст нь ингэж гарах гэж байгаад нь бол үнэхээр баяртай. За тэгээ гол трейлер рүү орцгоё. Тэгээд трейлер дээр ерөнхийдөө бол за нэг Дайны гих охин нэг эмнэлэгт сэрснээр үйл явдал эхэлж байгаа. Гэхдээ эмнэлэгт сэрхээс өмнө аавтайгаа нэг зүйлээс зугтаж байгаа харагддаг. Тэгээд энийг нь яг юу вэ гэдгийг нь болохоор би трейлерийнхаа явц ярьж өгсөн дээр баха гэж бодож байна. За тэгээд ганц Дайнигаас өөр ерөнхийдөө өөртөө яг адилхан супер хүчтэй ч юм уу одоо mutant төрлийн 5 хүүхэд байгаа. Одоо яг Дайнигийн өөртөө нийлээд. За тэгээд энэ хүү member-сууд нь одоо жишээ яг ингээд нэг бүрчлэн дурдах юм бол за Дайни буюу одоо Daniel Moonstar. За дараа нь болохоор Magic. За тэгээд Sam буюу Cannonball, мөн Roberto буюу Sunspot, тэгээд мөн адаг сүлд нь Rainy буюу Wolfsbane гэсэн яг иймэрхүү хүүхдүүд байдаг. За тэгээд зарим нь энэ дундаасаа ерөнхийдөө юу гэдэг Magic нь болохоор өөрийнхөө хүчийг мэддэг. За тэгээд дээрэс нь 18 хүний аминд хүрсэн гэдэг хэсэг гарч байсан. Бус нь болохоор ерөнхийдөө хүчийн талаар мэдэхгүй ингээд яг яах ёстойгоо мэдэхгүй ингээд байж байсан. Тэгээд хамгийн сүүлд дээрсэн Дайниг ерөнхийдөө би чамд туслана гэд доктор Сесиля хэлсэн. Тэгээд энэ трейлер дээрээс харагдж байгаа зүйлсүүд нэг юм бол яг энэ урт гартаа халдсан яг энэ нөхдүүд хинбэ гэдгийг айгу тодорхойгүй байна. Тэгээд айгу тийм аимшиг сонин төрлөө. Тэгээд энэ дээр гарч ирж байгаа доктор Сесиля Рейс гэдэг энэ хүүхдүүдэд туслана гэж яриад байгаа. Тэгэнгუთ л яг үйл явдал дээр хараад байгаа гол тэр хүүхдүүдийг ашиглаад ч байгаа юм шиг яг тэгж гараад байгаа трейлер дээр. Тэгээд бас нэг юун дээр трейлер дээр гарч ирж байгаа юм. Тэр дэмлэг дээр болж байгаа үйл бүтэхний тиймэрхүү одоо юу гэдгийг аимшиг гэнт үйл явдал хачирхалтай үйл явдлууд гарч ирж байгаа. За тэгээд хүүхдүүдэд тэр үйл явдлын тэр одоо аимшигт үйл явдалтай тэмцэхийн төлөө одоо хичээж байгаа яг тиймэрхүү үйл явдал гарч ирж байна. Гэхдээ айгүй сонирн би энэ доктор Сесиляг нь гайхаад. Сесиля бол ерөнхийдөө comic book дээр X-Men-ийн member гэдэг байхгүй юу? Тэгээд энэ дээр яг X-Men-ийн member юм шиг эсвэл нэг нөгөө талаараа эсрэг дүрч юм шиг гараад байгаа. За юу яа? Яг одоо энэ бүгдээрийн members-уудтай танилццгаая. Тэгээд хамгийн ихэнд Magic-тэй танилцъя гэж бодож байна. За тэгээд Magic бол ерөнхийдөө Орс дүр. Тэгээд та нар сая тэр яг нэг өөрийнхөө хэсгийг ярьдаг үед нэг тийм Орс акценттай ярьж байгааг нь анзаарсан байгаа. Тэгээд дээрээс нь X-Men-ийн Colossus гэдэг нэг дүр байдаг шүү дээ. Ингээд яахлаар ингээд хуурхлаар ингээд юм төмөр бит болдог. За нэг Deadpool зам X-Men-ийн өмнөх гарч ирсэн X-Men series-ийн яг X-Men 2 зам дээрээс нь X-Men 3 Last Stand, тэгээд X-Men Days of the Future Past дээр гарч ирдэг байгаа. Тэгээд тэр дүрийн бол яг одоо бага охин дүүн байдаг. Тэгээд ерөнхийдөө бол яг энэ X-Men гинэ New Mutants ерөнхийдөө team leader гэдэг талаараа явдаг байгаа. Өөрийнх нь одоо хүч нь гэх юм бол биенээсээ өөрийгөө хамгаалах тийм хуйг гаргаж ирч чаддаг. Одоо яг ахтайгаа адилхан ах нь бол биеийн төмөр болдог бол энэ хүн одоо Magic-ийн болохоор яг нэг өөрөөсөө ингээд шууд ингээд ийм хуйг дуулах шиг юм гаргаж ирээ. За мөн дээрээс нь яг энэ баруун гар талд нь ингээд нэг сэлэм гарч ирдэг. Энэ бол өөрийнх нь яг супер гол хүч нь байдаг. За тэгээд дараагийн баатар маань дараагийн mutant маань болохоор Cannonball буюу Sam. Cannonball ерөнхийдөө generator тал руугаа одоо яг хүч нь яг generator гэх юм одоо яг өөрөө хүчийг үүсгдэг хүчээ хоригдлуулж байгаад ерөнхийдөө одоо гарандаа хүчээ хоригдлуулж байгаад цохилт хийх юм бол маш хүчтэй цохилт хийдэг. Магадгүй яг энэ трейлер дээрээс ажигласан бол энэ Sam-ийн нэг баруун гар болоо зүүн гар нь ингээд яг энэ гипстэйсэн магадгүй хүчээ гарандаа хоригдлуулж байгаад ямар нэгэн бэртэл авсан байх магадлалтай болоод яг энэ гипсийг зүүсэн байгаа гэж бодож байна. За тэгэд мөн Sam-ийн өөрийнх нь хийж чаддаг үйлдэл гэх юм бол хүчээ хоригдлуулж байгаад хөлөндөө төвлөрүүлээд нисэх чадвартай байдаг. Тийм. Тэгээд ерөнхийдөө бас хамгийн smart буюу ухаалаг одоо тантуудын нэг гэж хэлэгддэг юм байна лээ. За тэгээд дараагийнх нь болохоор Daniel Moonstar буюу Dani. Dani бол ерөнхийдөө өөрийнх нь хүч нь болохоор за ер нь John Warrior тал руугаа дайчин. За мөн дээрээс нь амьтдтай connection хийж чаддаг байгаа. Тэгээд өөрийнх нь ерөнхийдөө гол онцлог хүч нь бол яг юм байна.
онцлог хүч нь бол юм байна. За тэгээд дараагийн member нь болохоор Sunspot буюу Robertoгийн хүч нь яг юу гэхээр solar energy буюу нарны эрчим хүч шиг яг тиймэрхүү энергийг өөрийнх нь биенээс гаргадаг. За бидний сайн санаж байгаагаар болохоор хинтээ төстэй гэсэн үг л дээ. Fantastic 4-ийн Human Torch биш дээ. Human Torchтай адилхан. Гэхдээ Human Torch-ийг бол арай өөр төрлийнх нь гэж хэлж болно. За дараагийнх нь болохоор Rain буюу Wolfsbane. Wolfsbane болох ерөөдөө яг transform хийгддэг. Өөрийнх нь хүч нь юу гэхээр яг хүн чон болж хуурдаг. Гэхдээ жоохон хүн чон тал руугаа болж хуурдаг. Яг тийм хүч чадалтай байгаа. За тэгээд ерөнхийдөө мутантуудын товч танилцуулга нь бол иймэрхүү байлаа. За тэгээд бүгдээрээ эргээд main villain руугаа оръё. Тэгээд main villain нь яг юу вэ гэхээр яг энэ New Mutants маань анх 1982 оны 9 сард гарч ирсэн комик бук байдаг. Тэгээд энэ комик букийн ерөнхийдөө гол эсрэг дүр нь болохоор Demon Bear буюу одоо чөтгөрийн баавга гэх юм уу та амар том баавга байдаг. Энэ нь болохоор яг Данигийн өөрийнх нь хар дарсан зүүд. Тэгээд би яг хараахан яг комик яг уншиж дуусгаагүй байгаа магадгүй одоо дараа нь final trailer 4 сарын 1-ээс өмнө final trailer гарангууд л би тэр үед нь комик номоо уншиж дуусгаад одоо Demon Bear яг ямар хөө төрлийн мутантын эсвэл мутант биш ч юм уу те өөр төрлийн зүйл юм бол яг тэр талуудын би сайн судалж байгаа та нарт гоё дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэнэ. Тэгээд ерөнхийдөө байшин дотор болж байгаа энэ үйл явц те одоо бас тэр нэг халдсан тэр сонин биетүүд энэ бүгд ерөнхийдөө нэг Demon Bear-ын хийж байгаа үйл явдал байгаа гэж би боддог. Яа Demon Bear гэдгийн Demon Bear ерөнхийдөө main villain гэдэг юм бол би ерөнхийдөө тэр нэг хин Rain нэг юун дотор сүм дотор байсан шүү дээ. Сүм дотор байж хат нэг гинт ингээ хажуу хаалга нугаалгаад яг нэг дээрээс нэг тийм амар том ам гараад ирсэн. Яг тэрийг яг slow motion юм паузлаж харсан чинь ерөнхийдөө баав байсан баг. За мөн дээрээс нь Magic сүүлийн тулаанаа хийх яг тэр үед нь яг мангар том бааваас байсан байна. Тий. За тэгээд ерөнхийдөө трейлерийн маань бол ер нь товч шинэ мутантуудын хүчтэй танилцсан байх гэж би бас бодож байна. Тэгээд маш товчхон мэдээлэл өгсөн. Тэгээд магадгүй цаашлаад трейлер, final трейлер гараад ирэнгүүт л та нарт өшөө их дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэн гэдэгтээ найдаж байна. Тэгээд за мөн дээрээс нь маш сонирхолтой зүйл хэлэх юм бол энэ кинон дээр Антонио Бандерас байгаа. Тэгээ Антонио Бандерасын дүр нь болохоор яг нууцлагдмал байгаад байгаа. Яг ямар дүр тоглох гэж байгаа вэ гэдэг нь яг энэ дээр ерөөсөө ямар тодорхойгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ бас маш их сонирхол татаж байна. Тэгээд за мөн дээрээс нь энэ кино New Mutants дээр хэнийг Sinestri cameo олж гарч ирж магадгүй гэсэн айгүй их таамаг байгаад байгаа. Тэгээд яа Marvel-ийн анхны horror буюу аим шиг төрлийн кино одоо sci-fi тийм төрлийн бүтээл гэж байна. Яа амар сонирхолтой санагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол трейлер reaction буюу тайлбар бас мутантуудын талаар багахан хэмжээний мэдээлэл та бүхэнд таалагдсан бахаа гэж найдаж байна. Тэгээд та бүхэнд бичлэг маань таалагдсан бол like, share, comment, subscribe дарахаа